Дөөлианд хэрэг. Тэр цагаа харлаа. Өдрийн 2 цаг. Дараа нь тэрнээс сонирхож байсан хүн хэвлэлийн хүрээлэнгээс гадагш гарч ирлээ. Ганцаараа биш ажээ. Алуурч нэг алхам урагшлаа. Буун дууж дагалдав. 2009 оны 1 сарын 19 Москва хотын төв Пречистенкая гудамж. Энд хүн амны давхар хэрэг гарчээ. Алуурчны суманд өмгөөлөгч Станислав Маркелов, шин сонины сэтгүүлч Анастасия Боборова нар амиа алдсан байна. Мөрдөн шалгах багийнхан хэргийн газарт нарийн үзлэг явуулав. Аимшигт гинт хэргийг урьдаа сайдар төлөвлөж гүйцэтгсэн элт байлаа. Хөлсний алуурчин ямар ч улмөр үлдээлгүйгээр алга болсон ажээ. Газраа үнэхээр сайн сонгож авсан байсан. Олонний дунд уусан алга болоход хялбархан л да. Их амархан юм байлаа. Сүүлийн 10 жилд Орос захиалах даалгын өгөгдсөн судалгааны дүн сэтгэл эмдэглүүлж байна. Хохирогчдын тоон 100-аар биш хэдэн мянгаар тоологдох болжээ. Ихэнх гэмтэргийнхэн талаар бид сонсоогүй. Заримыг нь мартсан. Ер нь та бид цус яргалд дассан бололтой. Эрүүгийнхэн даварч хэргийг ар араас нь хийх болжээ. Өмгөөлөгч Маркеловыг хэвлэлийн хүрээлэнд өөр нэг хүнийг Белорусын өртөөн дээр Петровка 38 гих мэт газруудад улаан зам хөнөөх болсон л доо. Мэдгч юм алга. Магадгүй удаан хатгадагч байж мэднэ. Илт өрөөлсөн хатгадаг. Мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэгдсэн гэдэг дөөдийн даалгавруудын талаар бид сонсдог. Алуурчд болохоор гайхамшигтай бүтээгдсэн урлагийн дээд мэтэр ярина. Толгоор нь ойлж байгаа л буудсан. Тэгээд л тэр хүүхдийн унаад өгсөн дөө. Нэмж өрөөсө буудаагүй. Гэмтэргийн алуурчин гэдэг мэргэжил захиалга авч хөлсөөр хүний ам бүрлгэх. Үхэл таригч эдгээр машинууд хэн бэ? Мэргэжил алуурчин. Маркелов Бабура хоёрын амьдралын сүүлчийн хормуудыг харуулсан бичлэг. Хараад ус хэвлэлийн баг хурлын төв юм. Тэтгэн хормын дараа хөлсний алуурчны гарт үргэлдэн гэдгийг хинж таамаглаагүй. Цагаа харж байна. Маркеловыг залуухан бүсгүүтэй хамт гарч ирэхийг нь харлаа. Пречистенкаяар дамжин Кропотская метроны зүг алхаж яваа юм. Замдаа ямар нэгэн зүйлийн талаар ярилцгаажээ. Нэгдүгээр байрны хувьд алуурчин тэр хоёрыг гүйцэж очоод эхлээд өмгөөлөгчийн ар шил рүү, дараа нь хамт яваа бүсгүүг нь буудлаа. Ердөө хоёрхан сум. Хоёуд үхлийн хөнөөлтэй. Алуурчин бууга хадаасандаа нууж тайван алгасаар гэмтэргийн газрыг орхилоо. Мэргэжлийн алуурчин бол тийм ойр зайд төгөж очихгүй. Ар шил рүү нь буудаж байгаа этгээд за үсрээд л ганц нэг удаа хүний аим тасалж байсан байдаг. Нэг томоохон сул тал байгаа юм л да. Гэмт этгээд генет дайрсан байж болно л доо. Бусад шинжээчдийн үндснээр алуурчин ажилла баттаг гүйцэтгэхийг зорьсон гин. Бүхэл сул талуудыг тооцоолсон хэрэг. Өөртөө найдвартай арт тал бий болгож ухрах замуудаа урьдаас гаргасан. Маркеловын талаар бүгдийг мэдэж байх ёстой. Амьдралын хэв маяг, уулзалтуудын хуваар, арга хэмжээ, хөдөлгөөний чиглэлүүд гэх мэт. Энэ бүгдийг алуурчин нарийн судалсан. Ямар тааж ганцаараа ажиллаагүй байх. Ганцаараа ийм ажлыг дөнгөхгүй. Алуурчин ганцаараа бишээ. Тэр зүгээр л гардан гүйцэтгэдэг хүн. Ажиллагааг хангуулж өгсөн өөр этгээд байсан л да. Гэхдээ алгыг гарцах хүн галт зэвсэгтэй хайрцаж сурсан хүн байна л дээ. Тодорхой хэмжээнд мэргэжлийн бэлтгэлтэй. Бас сэтгэлийн хаттай. Зарчмын хувьд онц байдалд ажилд сурсан. Ерөнхийдөө бэлтгэл сайтай хүн л дээ. Алуурчин мэргэжлийн хүн байсан гэдгийг нотлох баримт байгаа. Явган зуршигчд бас хэн ч юу ч сонсоогүй, хараагүй, бас ойлгоогүй. Харин ажиглалтын камер с жижигтэй зүйл илрүүлсэнгүй. Ажиллагаагаа жижиг зүйл гэлтгүй нарийн төлөвлөсөн байлаа. Ямар тааж болцолт тохио өгсөн баха. Тэгснэр камерт сайн алуурчин орж ирээгүй гэсэн үг л дээ. Гэмт этгээд өөр газар зогсож байгаад дараа нь дөхөж очсон байх л да. Шууд Маркелов руу хүргэх сул гарц олоод араас нь гүйцэж очсон. Болцолт холбоо барьж байгаад тохирох мөчийг ансан гэсэн үг л дээ.
Тэгээд үндсэн ажлаа гүйцэтгсэн. Шуурхан албаныхан гэмтэргийн газрыг 24 цаг судаллаа. Гараар төмөр илрүүлэгч ашиглан сантиметр бүрийг шалгалаа. Зевсгийгч сумны хонгойгч олсонгүй. Хэрвээ хөлсний алуурчин бууга хайсан бол мөрдлөгч сэжим гарч ирэх байлаа. Гэвч тохиолдолд тийм биш ажээ. Уутан дотор хийж байгаад буудсан байх л да. Хонгой байхгүй гэдэг чинь заавал гарбуу байх албагүй л дээ. Энгийн шахан болсон энэ аргыг алуурчид ашиглаад 20 жил болжээ. Нэгд хөнөөл зевсэг хөндлөгийн нүднээс нууж болно. Хоёрт буун дуу сонсогдохгүй болно. Хамгийн гол нь гэмтэргийн газар дээр хонгой үлдэхгүй. Учир нь сум хонгой гэдэг бол гэмт хэрэгтний эсрэг ашиглагдах няцаагдашгүй нотлогоо. Орос сум хонгойны хамгийн том мэдээллийн сантай. Үйлдвэрийн дамжлагаас гарсан зэвсэг бүрийг буудаж туршдаг. Тэгээд тохирох хонгойг нь мэдээллийн санд оруулдаг. Нарийн зураас сэргээр мэрэгчлэтнүүд тухайн зэвсэг эзнийг нь тодорхойлдог. Тиймээс сүүлийн үед алуурчид бүртгэл хамрагдаагүй зэвсэг ашиглахыг илүүдүүлэх болжээ. Гадаад оронд үйлдвэрлэсэн буу. Жишээ нь гарбуу, пулмут аграм. Мөрдлөгийн ажлыг хүндрүүлэгч гэмтэргийн шинжээчдийг тэгтлэн төрөгдүүлээд байдаггүй. Мөрдлөгийнхний үзэж байгаагаар алуурчин Станислав Маркеловыг сонирхсон байх гэн. Харин сэтгүүлч Анастасия Бобароваг гэрч гэдэг үүднээс нь устгасан байна. Миний санахад сэтгүүлч эмэгтэйг сонирхсон гэж бодохгүй байна. Тийм биш байх. Тэгээд ч олон тооны сэжиг тамаг дэвссэн л дээ. Эхнээсээ сүүлч хүртлээ эргэлзээтэй. Миний л мэдэж байгаагаар мөрдөг хэсгийг нь шалгах ганц хувилбар бол хоёрхан үлдсэн гэсэн л дээ. Өөр хувилбар үлдээгүй. Өмгөөлөгч Маркелов олон ч дуулан тэрэг дээр ажилласан. Тэгээд зарчимч хүн байжээ. Цагдаа нар эрх дураараа ажиллах хэрэг явдал дээр ажилладаг байсан. Тэрний хараанд Чеченд хүний эрх зөрчсөн ноцтой асуудлууд орсон юм. Чечен бүсгүй аминд хүрч шийтгэл авсан хурандаа асан Будановтой холбоотой хэрэг дээрч ажиллаж байжээ. Захиалга хинээс ирсэн байж болох талаар хувилбар хангалттай. Мөрдлөгийн багийнхан ийм хэрэг дээр ажиллахдаа та мэдж байгаа хэл да. Жижиг сажиг гэлтгүй шалгах хэрэгтэй болдгийг. Миний бодлоор энэ гэмт хэрэг хизээ нэгэн өдөр илэрх болно. Нэг удахгүй баха. 90-ад онд Александр Гусакин алан хядах ажиллагаа зохион байгуулалтын гэмт хэрэгтээ тэмцэх хэсгийг удирдах байжээ. 94 онд л гэхэд нийслэлд 1000 гаруй захиалгах хүн амны хэрэг гарч байсныг нь тодхон санаж байгаа юм. Гэмт бүлэглэлийн хэдэн 10 толгойлогч алдагдсан байна. Дэлбэрэлт автомат бууны тажигнах ээлж хотыг нөмөрсөн байна. Тэр үеийн Москваг өнгөрсөн зууны 30-аад оны Чикаготой адилхан болсон гэж үздэг байна. Жил бүр манай хэлтээс дотоодыг хамгаалах хүчний байгууллага, прокурорын газрын албан хаагчид хоногт 5 хүртэл хэрэг дээр ажилладаг байсан. Энэ хэрэгтэй адилхан л да. Эсвэл адилвтер хэрэгүүд. Санамсаргүй хийгээд хөлсний эсвэл захиалгаар гүйцэтгсэн аллгууд дээр. Мэргэжил алуурчин. 90-ад оны эхэнд Орос дээрэмчдийн дайн өрнсөн юм. Санамсаргүй гэрч гэмт бүлэглүүдийн хооронд өрнсөн нэг тийм хэргийг дүрсэлж авчээ. Мерседес 600 дотор сууж явсан Оросын эрүүгийн ертөнцийн нөлөө бүхий хулчгар Сильвестр гихч дэлбэрчээ. Сильвестр хожтой Сергей Тимофеев мафийн байгууллагыг удирдах байлаа. Тэгээд жижиг салангад дээрвийн бүлгүүдийг өөртөө нэгтгэхэр шийдсэн байна. Харин хэн нэг нь бүлцэн тийм зохион байгуулалт хийхийг нь хүссэнгүй. Өмгөөлөгч Валерий Кришев тухайн цагт Ореховын гэмт бүлэглэлийн гишүүдийг өмгөөлж явжээ. Түр саадуулахад сууж байхад нь би яах гэж ингэснийг нь асуудаг байсан юм л да. Валерий Михайлович болохоор хэрвээ би урьтаагүй бол намайг алах байсан гэж хариулсан. Сахилга батна хатуу. Буу өгөөд л болоо. Нэг бүлгийн хамууд бие биенээ хөнөөх юу ч биш. Учир нь толгойлогч нар нь наад найз чинь сэжигтэй байна. Сэргийлэгт матдаг эсвэл хар тамхи хэрэгэлдэг гэж хэлэх юм бол урвснаас л ялгаагүй хэрэг болдог. Тэгэл тэрний хөнөөчдөг байсан юм. Дээрэмчдээ өөрсдийнх нь авсан гэр бүлийн кадрууд Ореховын гэмт бүлэглэлийн гишүүд байна. 90-ад оны үед Москвад үйл ажиллагаа явуулж байсан хүчрхэг баригад юм.
дээрэм, сүрдүүлэг, алдлага гэх мэт тэдний хийдэг ажлуудын нэгэн хэсэг. Харин Сильвестр эрүүгийн ертөнцийн томоохон гаруудад дайн зарласан байна. Тэдний учрыг олохын тулд Круганы дээрэмчдийн дундаас мэрэгжлийн алуурчдыг урьжээ. Зарим нэг их сурвалжаар бол дараа нь цаадуулна өөрсдөө Сильвестрийг цааш нь харуулсан гэдэг. Круганы хөлсний алуурчид дотроос хамгийн зартай Александр Соленкий, тэрний хожин Саша Македонский. Хоёр гараараа зэрэг буудаж чаддаг тул ийм хочтой болсон гинэ. Соленкийг Москвагийн Петровской Разумовскийн худалдааны зах дээрээс баривчилсан. Баривчилгааны явцад сэргийлэхийн 3 ажилтан хувийн хамгаалтын нэг ажилтныг хөнөөсөн байна. Тэр үедээ сэргийлэхийн сургууль төгссөн байсан Соленик нь гэмтэргийн ертөнцид заатай болж гисэн нэгэн байлаа. Торны цаана орсныхаа дараа мэдүүлгээ өчөж эхэлсэн. Тэрэнд мэдүүлэг өгөх шалтгаан байсан баг. Худалдааны зах дээр хүн амныг хэрэг хөдөлсөн хэрэгт нь яалын дээд хэмжээ өгсөн байна. Тэрнчлэн дээрмийн бүлгүүд тэрэнд эрүүгийн дархлагдсан хулгайч нарыг захиалж байжээ. Нэг тийм тохиолдлын талаар Соленик байцаал дээр ярьж өгчээ. Бауманы дээрмийн бүлгийн толгойдч Бобо хожид эрийн талаар. Хинч тэр талаар сонирхгүй байсан. Тэгсэн надад Бабоны зайлуулах захиалга ирсэн юм л да. Би анилж байгаад хэд буудсан. Толгоон тус газарт нь дуудсан. Тэгсэн тэр хөдөлгөөн уусан. Дараа нэмж буудаагүй. Өөр зүйл болоогүй. Круганы алуурчин Соленикийг мөрдөж шалгах туршилтанд оруулжээ. Тэрч бидний хэл огт хийгээгүй хүн амны хэргийг хүртэлгүүлсэн байна. Соленик цаг ямагт мөрдөнгийнхний нүдэнд ил байхыг хичээж байлаа. Тэр мэдэж байжээ. Нарсанд оролбол амигүй болно. Тэр зориудаар цаг үйж байлаа. Тэр зурд орохоор төлөвлөд байжээ. Соленикийн өмгөөлөгч Валери Кришев тэр талаар нь таамагласан байна. Энэ байна. Гэрэл зураг нь. Меншиков гэгч хуйг худалдагдсан байсан маа. Дөрөвч Меншиков. Тэрнтэй хамаг төлөвлөгөөгөө хуваалцсан. Үннийг хэлэхэд тэрнийг оргон гэдгийг би таамаглаж байсан л да. Гэхдээ л итгээгүй. Хэрвээ орох юм бол алуулна шүү дээ. Бат итгэлтэй байж болно л доо. Эсвэл тэрнийг аюулгүй болгохын тулд зориудаар оргол зохион байгуулсан ч байж мэдэх юм. 95 оны 6 сарын 5-ны шөнө Соленик хуйгийн хамтаар салхилах талбарууд барьдах дээврийн хэсэг рүү гарлаа. Тэгээд татгаосоор араас доош бууж гудамжны хэсэг рүү гарсан байна. Тэрний оргосон татлага нь дээвэр дээрээс доошо буусан л да. Байшин нь энэ байна. Байшин энэ байна. Камер нь яг энд байгаа. Дээд давхарталтай. Тэгээд энэ талаар нь буусан байсан. Энэ амбарууд харагдж байгаа үстэй. Дараа нь эдрийг нүүлгсэн гэсэ. Зориуд авчир тавьсан юм шиг байгаа юм л да. Соленик удалгүй афинд үзэгдлээ. Харин хуйг Меншиков үүрч сургаггүй болсон гэдэг. Грекийн нийслэл Соленик тансаг амьдрал домбожээ. Владимир Кисевичийг нэртэй болсон байна. Тэрнтэй хамт найз сүү Светлана Котова нь бас байв. Фотомодель. Дэлхийн гоо бүсгэн шалгаруулах тэмцээний ялагч. Тэр хоёр эдлэн дээр төвхөлсөн байна. Энэгээр Орсын халуурчны хэрэг явдал шавтарлаа гэж бодож болохоор. Гэвч бүх зүйл өөрөө эргэв. Москвад хэд хэдэн удаа ирж байсан. Оргосныхоо дараа. Прокурорын ажилтны үнэлэхтэй. Дөрөмт хувц өмсч төрийн дом руу хүртэл ордог байсан л да. Төрийн домын хуралдаанд сууж байсан баг. Гар буута хүртэл явдаг. Зоогийн газруудаар чөлөөтэй явж захиалагч авдаг байсан. Ямар нэгэн захиалга гүйцэтгэхээр ярин шүү дээ. Хөлс мөнгө авчин чинэлэг амьдарч байсан. Хангалтай мөнгөтэй. Соленикийг Грект байгааг Орос Грекийн хүчний байгууллагууд олж тогтоож байна. Ореховын дээрмийн бүлийг хэн ч олж мэдсэн байна. Ингээд Саша Македонскийг зайлуулахар шийдсэн. Дэндүү их зүйл мэддэг нэг. Грек рүү Ореховын 3 зэвсэг түвшин дайрлаа. Гусев, Шарапов, эрүүгийн ертөнцид дартай алуурчин гэгддэг Александр Постовалов нар. Тэрнийг бас цэрэг сашааж гэлэг. Тэр хооронд хэлийн чандад Соленик бүрэн тавьширчаад байлаа. Сонор сэрэнжээ гээсэн. Грек дэх хэдлэндээ тансаглаж байх хооронд нь Ореховын дайч төрч очжээ. Гусевын Соленик руу дайрж Шараповын хамтаар хөл гараас нь барьж авсан. Харин Постовалов нь урдаас бэлтгэсэн синтетик залгуураа хүзүнд нуглаж Соленикийг боож алсан. Тийм л хэрэг болсон. Шуурхан албаны энэхүү дүрсийг Соленикийн алдагдсаныг маргааш Грекэд авсан байна.
Оросын шуурхан албаныхан ортож очлоо. Сольникийн цогцыг гэрээс нь холгүй олсон байна. Хожим нь грекийн цагдаа нар энэ хүч чамдааныг олсон юм. Доктор нь Сольникийн найз хүүхэн Светлана Котовгийн мөчсөн цогц байжээ. Гэхдээ зартай халуурчин ирэн цогц яг мөн үү? Хэдийндээ салгасныхаа дараа Сольникийг гадаад үзмжээ өрдсөн байж болохыг мөрдлгийнхэн үгүйсгэсэнгүй. Гоосхийн нэмийн сагалбар хийлгсэн гэж надад хэлсэн. Нүрнийхээ доод бүрэн өөрчилсөн. Гэхдээ хоёр зүйл байсан л да. Бухар олгооны сорив, Петровско заводскийн худалдааны зах дээр олсон нурууны шарх. Нүүр царайг нь таньж болдгоо юм гэхэд дээр хоёр шинжээр нь таньж бүрэн болно л доо. Гэхдээ би зохих овсгоо гаргаж байгаад морг руу нэвтэрсэн. Надад тэгээд харуулсан. Ямар тааж тохирсон. Бүх шархнууд нь хоорондоо тохирч байсан. Нүүр л өөр. Зохих халбаасны бичгээр бүрдүүлсний дараа Сольникийг Афин хотын орчуулгын газар төлөөлүүлсэн байна. Гэвч авсанд яг Сольникийн цогц байгаа гэдэгт 100% баталгаа одоо батал байдаггүй юм. Учир нь 2000 оны 3 сард чандарсан газар нь тэрний өмнөөс төлбөрийг нь хийсэн байна. Сольник хичнээн хүнийг булшинд нь хийснийг хэнч мэдэхгүй. Миний тооцоосноор бол Сольник 20 орчим захиалах дадлага хийсэн байхаа. Гэхдээ надад өөрөө хийснээр нь бол 33 гэж байсан юм да. 17 нь бол батлагдсан. Тиймээс тоон их зөрүү биш байхаа. Сольникийн алуурчдыг Испанд илрүүлсэн байна. Тэднийг өөр 18 хүний үхэлд хамаатай болохыг мөрдлгийнхэн илрүүлсэн байна. 2005 оны 8 сард Орийнховын гэмтэлгийн 10 гишүүн тэдний дотор цэрэг цаашааж багтаж орсон байлаа. Тэдэнд янз бүрийн хугацаатай хорихол өгсөн байна. Александр Постовалов гэмээ бүрэн хүлээсэн. Тэгээд чанга тэглэнтэй ойрход 23 жилийн ял сонссон. Хожим нь Орийнховын гэмт бүлгийн толгойлогчдыг баривчлаа. Ингээд Орийнховын бүлэг гэж байхгүй боллоо. Өөрийгөө хүндэлж үздэг дээрмийн аливаа бүлэгт хэрэг явдлаас нь ангид 2-3 хүн байдгийм. Учир нь тэд захиалгыг тогтмол гүйцэтгэх ёстой. Би биенэн орлох байдлаар л да. Нэг нь амарч байхад нөгөө нь ажиллаж явах жишээтэй. Хууль хүчний байгууллагаас муултарч төр нуугдаж дараагийн аллагад бэлтгэж байдаг л да. Эрүүгийн гэмт хэргийн ажил. Михаил Виноградов нь сэтгэл судлаач, гэмт хэргийн шинжээч, анагаах ухааны доктор. Өмнө нь дотоод явдлын яамны харьяа тусгай эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дарга явсан. Онц байдалд орсон хүмүүсийн зам байдал, үйл хөдлөлийг олон жилийн турш судалсан байна. Тэрний мэдлэг чадварыг ашиглан хууль хүчний байгууллагын олонтой гэмт хэрэгтнүүдийн мөрөөр орж байжээ. Цөөнгүй хэрэгүүдийг илрүүлж байсан байна. Гэмт хэрэгтний хараагүй мэдээгүй аж зан төлөв үйл хөдлөлөөр наман зургийг нь гаргах нь миний үүргэлтэй. Дадал зуршил байж болох газар зэргийг нь таамаглах юм. Михаил Виноградов нь өөрийн нууцыг тайлдаггүй. Учир нь гэмт хэрэгтнүүд ч гэсэн ашиглаж мэдэх юм. Гэвч хэн яагаад хүн амны хэрэг өдөлөх болов гэдгийг тэр мэднэ. Төрөлхийн алуурчин хүмүүс төрсөн байдаг юм л да. Тэдний ухамсар тархины зохион байгуулалт зэрэг нэг өөр мөхцөлтөө. Уурэг тархин хүчирхийллийг төрүүлж байдаг юм. Аж дундны зан авираас ялгаж салгаж ойлгоорой. Учир нь бусдын хүсэл зориг захиалгын дагуу хүний амь хөнөөхөр яваа улс бол садистууд биш ээ. Тэгэхээр зүгээр л алуурчил гэсэн үг. Садистууд бол биш. Мэргэжил алуурчин. Хуулийн захиалах дадлагыг хөлсөөр хийдэг гэмт хэрэг гэж тодтогсон байна. 90-ад онтой харьцуулахад буурсангүй. Зүгээр зарим нэг нь далд байдалд оршдог. Хохирогч болгоно хөлсний алуурчны суманд өртөөд байдаг. Зарим нэг захиалгыг зориудаар золгүй явдал мэтэр харуулдаг. Үндсэн хэсэг сургаггүй алга болгосод дөөлөнд хэрэгүүдийг олон нийтийн мэдээлэлээр илрүүлдэг. Урд нь алуурчдыг зөрүүд бизнесмен эсвэл мафийн толгойлогчдыг устгахад ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд янз бүрийн албан тушаалны хүртэл захиалах болжээ. 2002 оны 10 сарын 18-нд хөлсний алуурчин этгээд анх удаа амбан захирч руу буудлаа. Намрын тэр нэгэн өдөр Магадамужийн амбан захирч Валентин Цветков нь Москвад албан томилтоор ирсэн байлаа. Өглөөний 9 цагийн орчим тэрээр шинэ Арбатад ирлээ.
Цэвэтков нь өөрийн орлож хийгээд бие хамгаалагчийн хамтаар машинаасаа бууж Магада мужийн төлөөлөгчийн газрын офис руу алхлаа. Энэ үеэр рекламны самбарны араас алуурчин гарчиж Макаров буугаар 2 удаа буудсан байна. Эхний сум Цэвэтковын дагцан тусч, харин 2 дахь сумыг орлогчд нь зориулсан бололтой. Орлогч нь бултаж амжснаар сум хажуугаар нь гарсан гин. Хэдийгээр оноогүй ч мэрэгжлийн хүн буудсан болохыг нь мэрэгчлэнүүд тодорхойлсон юм. Москвагийн төвд буюу Арбатад хийсэн захиалга даалгах нь хөл сайтай ажил байсан л да. Тиймээс зоригтой ажилласан хэрэг. Үр дүн ч 100%. Үнэхээр сайн болсон. Алуурчид хоёулаа байлаа. Гэрчүүдийн хийснээр жигүүлийн машин сууж Арбат гудамжны цэгт зугтсан гин. Хааллагын зэвсэг болох Макаров гар бууга алуурчин гэмтэргийн газар дээр үлдээсэн. Хожим мөрдлөгөөр илэрхий болсон юм. Хөлсний алуурчид хуурамч биеийн байцаал, гар утас, зэвсэг бас 2 машин нөөцөлсөн байна. Шинэ Арбатыг засгийн газрын байгууллагад бүрдүүлдэг гэж үзэхэд үнэхээр зоримог алдлага болсон юм. Аюулгүй алб хийгээд Оросын холбооны улсын ерөнхийлөгч энэ чиглэлийг бүрэн хяналтандаа байлгах ёстой. Амбан захирагч Валентин Цэвэтковын алгын хэргийг мөрдөхөд шилдэг гэсэн мөрдөгчдийг татан оролцуулсан байна. Жилийн дараа буюу 2003 онд мөрдлгийнхэн алуурчдыг илрүүлсэн юм. 7 хүний бүрэлдэхүүнтэй дээрмийн 1 бүлэг уг аллахыг гүйцэтгэсэн байлаа. Буудагчид нөхцөл байдлыг хормоор нь нарийн тооцоолсон байжээ. Тиймээс аллагыг гүйцэтгэжгээд тайван гэгч нь хэргийн газар дээрээс алга болоод өгсөн байна. Найдах зүйл юу байж болох вэ? Буун дуу сонсогдохгүй ч хүн үхтгэхийн үнэн. Хүмүүс дэлгүүр хоршоо ажил төрөл рүүгээ яарч яваа. Хинч орчин анзаарах сөхөөгүй. Нэг хүн хаал биз. Хаанаас хэрхэн хэн буудсан нь ойлгомжгүй. Алуурчин итгээд халхавчны баг гэж заавал байдаг юм. Алуурчныг явхад нөгөөдөл нь зориудаар бужигнаан зохион байгуулна л да. Тэгснэр анхаарлыг нь өөр тийш нь эсвэл хохирогч руу сарниулж чаддаг юм. Эсвэл алуурчин хийгээд тэрний араас нь мөшгөх хүмүүсийн дунд тодорхой саад бартаа үүсгдэг юм. Цэвэтковыг мэрэгжлийн өндөр түвшинд хөнөөсөн байсан. Мөрдлгийнхний сэжиг таамгаар алгыг гардан гүйцэтгэгчд нь Александр Захаров, Мартин Бабакийнхан нар болов. 3 жилийн турш олон улсын хэмжээнд нэрэн сурвалжлагдсан юм. 2006 онд тэр хоёрыг Испаниас олж илрүүлсэн байна. Оросын ерөнхий прокурорын газар тэр хэргийг илэрсэн тооцож болно гэж мэдэгдсэн. Гэхдээ сүүлчийн бөгөөд амин чухал сэжим нь мэдэгдээгүй үлдсэн. Гэмт хэргийн захиалагч нь. Тиймээс мөрдөн шалгах ажил үргэлжлэж байгаа юм. Аллагын шинж чанараас нь захиалагт аллага мөн бишийг нь тодорхойж болох гинэ. Харин алуурчны аман зургийг гаргана гэдэг л яригвахтай. Янз бүрийн хүмүүсийн айрам юм. Тэднийг мэрэгжлийн гүйцэтгэгч, санамсаргүй хөлслөгцөн гэж хуваадаг. Шинжээчдийн гаргасан дүгнэлтээр Москвад гэхэд 40 орчим мэрэгжлийн алуурчин байдаг байна. Мэдээж мэрэгжлийн тодголтоо нь харьцангуй их л дээ. Гэвч тэд олны хамарсан шинжгүй байдаг юм. Мэрэгжлийн алуурчин гол төлөв улс төрийн захиалгад аллагад татан оролцуулдаг юм. Харин дараах шатны алуурчид нь төвшний хувьд тэмч өндөр биш л дээ. Шинжээчдийн баталснаар Оросд нийт 1000 гаруй мэрэгжлийн алуурчин байна гэдэг. Хамгийн хашир гэгдсэн хандгаанууд тусгай албатаас гаралтай. 2-р цувын зэвсэг түвшний тусгай анги нэгтгэлүүдээс төрөсөд. Тэд дайны халуун цэгүүдийг туулсан улс. Мөн тамирчид. Гол төлөв буудлагын спортынхан. 3-р бүлэгт нь санамсаргүй буюу жирийн гэмт хэрэгтийн эсвэл зянда доогуур эрүүгийн элементүүд ордог байна. Ийм хөлсний алуурчдыг гол төлөв захиалга дуусахтаа зэрэгцэн устгадаг юм. Зарим алуурчид нь жирийн алмаа хаагчд байдаг. Зарим нэг нь хаяалдаг захиалга авна. Их цагаа бидний дэргэд өнгөрүүлж, ажил төрөлдөө явж, өөр хүүхдүүдэд өсгөн хүмүүжүүлж байдаг байна. Үе үе албан томилтөө өртөлдөг. Мэргэжлийн ийм төвчний алуурчид жилдээ 3-5 захиалга авна. Гэхдээ өөр мууж нутгуудаас. Зөвхөн шалгарсан ганц 2 найдвартай зуулчлагч нь тэрнийг алуурчин гэдгийг мэдэж байдаг юм. Бизнесийн хэрэгээр томилолт өвөртлөөд явсан л да. Гэр бүл, найз нөхөд, түншүүд нь тэрнийг 7 хоног алгуулахад санаа зовхгүй. Захиалга гэрээ байгуулахаар явчихсан.
Адуурчин тэр хугацаанд орчин тоогоо танилцж хохирогчийнхоо дадал зуршлыг судалж золиосоо устгадаг юм. Тэр дороо болцдог үйл явдал биш л дээ. Учир нь хөндлөнгийн анхаарлыг татж мэднэ. Хэсэг хугацааны дараа сонин хэвлэл уншиж мэдээтэй танилцж хууль журам сагтаг энгийн иргэний амьдралаар амьдарч байдаг юм л да. Үнэхэлс нь гүйцэтгэлийн саад бэрхшээл гүйцэтгэгчийн ур чадвараас хамаарч өөр өөр 10-аас 50 мянган долларт хэлбэлзэнэ. Олонний танил, бизнесмен, улс төрч, сэтгүүлч хүний амийг хөнөөхөд 50-аас 100 мянган долларт хүрдэг. Яг л орчин цагийн хянцар дэлгүүр шиг. Үндсэн хөлсийг хэр алдартай хүн гэдгээс хамаарч төлнө. Өнөө цагийн ихэнх халуурчид хууль ёсны хамгаалтын албаны дор халахлагдсан байдаг. Тэнд орсноор зэвсэг эзэмших хэрэгтэй болж гэр бүлдээ сар бүр хамгаалагчийн цалингаа авчирна. Албан ёсны бүртгэлтэй газруудад харьяалагдаж машиндаа зэвсэг байн авч явдаг л да. Мэргэжлийн алуурчдын дунд зарим нэг тодтох шинжтэй хүмүүс байдаг. Тэд нь золгүй явдал гэж харагдуулах тал дээр мэргэжсэн байдаг. Эрүүгийн ертөнцид нэр хүндтэй тооцогддог. Харин Орос дэв төвчний мэргэжлэн 3 дарамт цон. Найдвартай баталгаа өгдөг тул үн хөлсөн ч өндөр. Тэгээд ч уснаас хуурай гарч ирж чаддаг. Хэргийн халуун мөрөөр нь баривчлна гэдэг боломжгүй. Миний хөл тэнэгч бити буруудаарай. Залхлаа. Мөрдөн байцаах газараас бид хэрэг хүлээж авдаг л да. Харин мөрдлгийнхэн хүн амны хэрэг байсан уу эсвэл золгүй тохиолдол уу гэдгийг тодорхойлдог. 2008 онд Оросд 40 гаруй мянган хүн амиа хорлсон байж. Шинжээчдийн баталж байгаагаар тэдгээрийн дотор нэлээд тооны золгүй явдлыг албаар зохион байгуулсан байна гэжээ. Алуурчин ямар ч уул мөргөн үлдэхгүй тулд мэргэжлийн төвшөнд ажиллаж өвчөө хүн жуулмөр үлдээх болсон. Ямар ч сэжим илэрхгүй. Тиймээс гэмт хэрэг гэдгийг нь нотлохдоо бүр ярихтай болсон л доо. Олон аран зохиолох даалгад зориуд тавьсан төмөр замын осол зэрэг орно. Хохирогчд нь гэрээсээ гарч аваад сураггүй алга болно. Тиймээс мэргэжлийн өндөр төвшөнд гүйцэтгэгдсэн алгыг золгүй явдлын мэдээ сэтээс ирж хайх хэрэгтэй болдог. Цахилгаан гүйлээр цохиулж гүйцэтгэгдсэн алгатай таарч авсан. Золгүй явдал мэтэр харагдуулсан байсан л да. Өөр нэг онцлогтой алуурчид бол хордуулагчид. Алуурчин итгэхэд томоохон банкны эзэн Яван Квелидийг устгасан байна. Энэ хэрэг 1995 оны 8 сард болсон. Яван Квелидийг жам ёсны үглээр нас орсон мэт харагдуулсан юм. Хар санаатны үүдэл бараг л амжилттай явуулж. Эхэндээ эмчнэр зүрхний шигдээс гэж оншилсан боловч хэргийг хаах гэж байтал эмнэлэгт адил онцтойгоор Квелидийг нарийн бичиг ирсэн байна. Эмэгтэй нас барлаа. Шинжээчид тогтоосон байна. Хоёр алгад хүчтэй хордуулах бодис ашигласан байжээ. Алуурчин итгээд нэг нь нууц хүрээлэлд боловсруулж байсан хориотой бодис ашигласан байсан юм аа. Тэр нь бүгдээрээ хориотой бодис. Шинжээчдээ илрүүлсэн хорн байлдааны зориулт бүхий хордуулагч бодис байсан юм. Квелидигийн харилцаа утасны аппаратанд банкны эзнийг нас урахаас сарын өмнө шингээсэн байлаа. Тиймээс хордуулалт ажимдаа газарвч байсан хэрэг юм. Хордуулагч бодисыг харилцаа утасны мембранд шингээсэн байсан л да. Өөрөөр бол харилцаураар нь дамжуулан утсаар ярих бүртээ зохих хэмжээгээр хор амьсгалнаа гэсэн үг л дээ. Тэгээд хорн сал бүр хөвчээр нэвчнэ. Ер нь бол хор олон янз. Капилляр судас хөлсөөр дамжих гэх мэт. Тэгээд цуснд нэвчиж үйлчилж эхэлдэг юм л да. Ийм төрлийн гэмтрийг илрүүлэх хэцүү. Гэвч энэ удаа буюу 6 жил өнгөрсний дараа 2001 онд мөрдөгчд хорт бодсон шин чанарыг тогтоож алуурчныг нь илрүүлсэн юм. Владимир Хуцушвили Квелидигийн хамтрагч. Тэр нь 9 жилийн хоригял өгсөн байна. Гэвч шүүхэн тогтоодыг үл харгалзан ялтайгаа эвлэрсэнгүй. Мэргэжил алуурчин. Алуурчин гол төлөв золиосоо урдаас мэддэггүй.
Шууд захиалагч нь хохирогчийн хэвссэн үйлдэл, хөдөлгөөний маршрут, ажил амьдралын хуваар зэргийг нь тодорхойлж өгдөггүй. Тэрний хувь зүгээр л бай. Сумаад оновчтой суулгаж өгөх хэрэгтэй. Алуурсан зэвсэг өгч объект хаана хизээ гарч ирэхийг хэлж өгнө. Шуурх албаны мэдээлэл гол төлөв. 2 алуурсан талаар мэдээ орсон байдаг. 2 дахь алуурчин байр руу чиглүүлж ухрах үед нь халахж болдог. Дараачийн удаа гүйцэтгэгч урт хугацааны дараа галын шугам руу гарч оддог байна. Москвагийн төв Смоленскийн эрэг. Хажууд нь Оросын засгийн газрын ордон. Гэвч алуурчдад энэ нь хамаагүй. Тэд захиалга авсан. Яралтай ажил болох ёстой. Алуурчдын суусан машин Руслан Ямадаевын Мерседесний араас шил даран хөөж байна. Орос улсын баатар таамаглахгүй яваа. Угл нь хажууд нь ирсэн байлаа. Хэд хэм метрийн цаатай. Машиных нь хажуугийн шил буухыг эсвэл хаалганы эгтийг алуурчид авна. Хэрвээ Мерседес хуягтай бол объектыг устгах цорын ганц боломж. Алуурчид адгаж эхэллээ. Жаахан удвал Москва тэр аяараа босох мэт санагдана. Ямадаевын машин гэрлэн дохион дээр зогссон байна. Цонхны шил нь хэрхэн бууж байгааг алуурчин ажиглав. Бууга шүрэн авч нүдэрм хинзуурт урд хаалган дээр нь ирлээ. Тэгээд буун дууж гарлаа. Мөрдөгч дараа нь 9 мм-ийн голчтой 16 хонгоо олсон юм. Гар буу пулеметных. Алуурчин автомат зэвсэг ашигласан байсан юм аа. Сэчкиний ОПС загварыг байх л да. Эсвэл кедр загварыг. Ер нь аль аль нь 918 мм-ийн голчтой байдаг. Тэгээд дайцсандаа 20-оос 30 сум ордог. Тэгээд тулгаж буудсан байсан л да. Тиймээс заавал толгой руу чиглүүлж буудах шаардлагагүй. Зүгээр л дайзаа дуустал нь шүршээл болчихно. Хэрвээ кедр юм бол 16 сум тавихад 20 орчим секунд зарцуулна. Ямадаев дор хаяж сумны 10 орчим шарх авч гэмтэргийн газар дээр шууд амиа алдсан байна. Тэрнтэй явсан хүн нь Чечений цэргийн комендant явсан Сергей Кёзийн хүнд гэмтсэн юм. 9 сум орж золоор мэд гарсан. Алуурчин тэрнийг үгсэн үг нэгтлаагүй хэрэг. Тэгэхээр гол байна Руслан Ямадаев байсныг гэрчилж байгаа юм. Дайзаа дуустал нь буучаад алуурчин өөрийг нь хүлээж байсан машин 170 орсон байна. Баривчлах төлөвлөгөө үр дүнд нь хүрээгүй байна. Алуурчин мэрэгжлийн хүн нэг бус удаа ийм хэрэг өдүүлж байсан нь ойлгомжтой байсан. Ер нь 2-оос дээш удаа л да. Гэрийнхэн тэндээс дагаж тэгээ тохирох мөчийг нь хүлээсэн байсан. Дагаж явсаар л алсан байна лээ. Мэргэжлийн алуурчин бөгөөд зоримог ажилласан байлаа. Тохирох цаг мөчийг арамж удаан хүлээсэн. Тэр мөч нь ч ирсэн. Машиныг нь дагаж тохирох мөчийг хүлээсэ. Тэгээд машиныхон цонх нээгдмэгц боломжоо ашиглаж ажил хэрэг болгосон байгаа. Машин нь хуйглагдсан гэдгийг гэмт итгэдүүд таамагласан эсвэл урдаас мэдж байсан байх л да. Тиймээс л тохиромжтой мөчийг хүлээсэн хэрэг. Тэр өдөр Ямадаев хуйгтай машинтай хөдөлсөнгүй. Алуурчны нарийн мэдээгүй ганц зүйл нь энэ байсан. Харин үйлцнийг нь нарийн тооцоолсон байлаа. Засгийн газрын ордон хүрч замын төгжрөлд орчихгүй тулд цагаа нарийн зохицуулсан. Гэвч алуурчин өөр шалтгааны улмаас бас тайван байсан бололтой. Хэн нэг нь ивент гэж байсан байхаа гэж би боддгийн. Ойлгож байна уу? Надад төрсэн сэжгээр болоо. Өөрт нь юу ч тохиолдохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм. Өөрөөр болоо бодож тунгаах зүйл гарч ирээд байгаа юм л да. Ер нь ч тэгээд яагаад заавал Москва хотын төвд хүн зоон холигсон гудамжинд гүйцэтгэх болов? Тэгээд ямар ч шийтгэлгүйгээр зайж алга болсон. Тэр нь сонирн байгаа юм. Оросд хууль бус зэвсэг уул овоо шиг их хэд хэдэн дайнд хангалттай хүрэлцэн. Шуурхай албаны энэхүү кадрт онц ноцтой гэмтэрхтнийг баривчилж байгааг харж болно. Нэгжлийн үеэр ТТ загварын гар буу гарсан. Оросын алуурчдын дуртай зэвсэг. Мэргэжлийн алуурчид хурууныхээ үлдэж болох бүх хэсгийг нь гэлгар туузаар ороосон байдаг. Энэ зэвсэг нь хангалттай хүчтэй, найдвартай, өртөг хэмттэй. Тиймээс цогцны дэргэд хайж орхидог.
Хэрвээ алуурчин дугаарыг нь арилгасан буу орхисон бол аюулгүй байдал нь 100% баталгаатай байдаг. Алуурчид өөрсдөө тэгж боддог байна. Гэвч энэ дөр тохиолдол бий. Гэмт хэргийн шинжээчдийн шинжилгээ хайрцангуй нарийн болсон. Тиймээс амар хэлбэрээр болно гэж байхгүй. Туршлага муутай нэг нь л тэгдэг юм. Зевсг нь барайд өгч гэнэ гэж имэдэг юм л да. Хурууныхээ байхгүй ч зевсг нь өөрөө томоохон эд мөрийн баримт болдог юм. Манай улсад байгаа бараг бүх зевсг буудаж туршилтанд орсон байдаг юм л да. Сумныхын шинжээр ямар загварын гэдгээс гадна яг аль буугаар буудсныг нь тогтоож болдог юм. Өөрөөр хэлбэл сумны уул мөр хаанаас гаралтайг тогтоочхож болно. Гэвч ухарч явахдаа баригдахаас эмээсэн идгээл зевсг хайдаг юм. Аллагын буутаган баригдана гэж айдаг байхгүй юу? Харин дээд зиндааны алуурчин зевсгээ аваад л зүгтчихдэг юм да. Ямар ч нотлох баримт үлдээхгүй. Захиалагт алдлага нь удаан хугацаанд бэлтгэгддэг. Алуурчныг мөн захиалагчийг нь олж илрүүлнэ гэдэг хайрцангуй яриа өгтэн. Өнөө хэрнээ Холодов, Листев, Хлебников, Политковский нарын алдлага илрээгүй байна. Энэ жагсаалтыг цааш нь үргэлжлүүлсэн ч болно. Гэмт хэрэг сэжиглэгдсэн хүмүүсийг баривчиж, тэрж битгий хэл, шүүх хурлаар оруулдаг. Гэвч шүүхтэр очиж хэргийн замбрах тохиолдол гардаг байна. Тэгснээр алуурчин байж болох этгээдүүд эрх чөлөөнд гардаг. Политковский хэрэг дээр яриутай байсан. Дараа нэмэлт тайлбар эдмүрийн баримтцэлд гаргаж тавьсан. Яв цав таарад байсан хэрнээл цагаатгсан. Нөгөө тангарахтны шүүгчд алуурчдыг ингэж саатуулдаг. Тэд төрийн думын гишүүн Галина Старатовыг буудсан. Энэ явдал 98 оны 12 сарын 20-нд Санкт-Петербург дэх Грибоедовын гудамжны грекийн гадаа болсон. Агран загварын гар буу пулемат ашигласан байна. Энэ явдлаас хойш 6 жил өнгөрсөн байна. Ингээд тэр баривчлагдсан. Гэвч энэ гэмт хэргийг хязгаарч илэрхгүй гэж тооцоолж байсан байна. Тэгсэн дөөдийн тархуу захиалагт алдагч гэлээ илрүүлж болдгийм байна гэдгийг харуулсан байна. Миний зүгээс гэж хэлэхэд альва гэмт хэргийг илрүүлж болно л доо. Ер нь ямар ч хэрэг байсан тэр. Хэн хөдөлсөн байх нь чухал биш. Мэргэжлийн байна уу, шинэко байна уу хамаагүй. Илрүүлж болно. Галина Старатовогийн алуурчдыг баривчилсан. Харин захиалагч нь олдоогүй. Тэгээд аль алийг нь илрүүлдэг гэхэд шүүхтэр гэмт хэргийн гэрээ байгуулсан гэдгийг нотлох амаргүй юм. Эдмүрийн баримт нь хангалтгүй. Зохион байгуулагч, гүйцэтгэгч нарын холбоос нь ойлгомжгүй. Тэгээд ч зуучлагчаар дамжуулж ажилдаг байна. Нүүр нүрээрээ тулгарч байгаагүй хүмүүс. Баримт 50 нотлохоо олдлооч шүүхтэр ирээд буцах нь элбэг. Нотлохоо байхгүй бол ял байхгүй. Ийм тохиолдолд гэмт хэрэг сэжиглэгдсэнийг сулдаж, хувийн эд зүйлийг нь буцааж өгөх хэрэгтэй болдог. Тэгээд уучлалт хүсэж чөлөөлж явуулна. Захиалагч талд нь юу ашигтай вэ? Алуурчин этгээд захиалгыг хэн өгснэг мэдэхгүй. Хэрвээ алуурчин хэргийн газар дээр баригдвал төсөөлж болох юм. Тэгвэл зуучлагч ал мэднэ. Зуучлагчийг нүдэрмхийн зурт аюулгүй болгодог юм л да. Хамгийн ойрын зуучлагчийг хохирогчийг захиалснаас ч түргэн хэрэгжилж байна. Хэрвээ захиалагч руу хүргэх сэжим илэрвэл захиалагч хэрэгт хамааралгүй гэсэн найдвартай нотлохотой байдаг юм л да. Тэгээд өөрт нь ажигтай холбоо сүлбэг нотлно гэдэг их хэцүү л дээ. Заримдаа боломжгүй байдаг юм. Учир нь сэжим их олон талтай. Мэргэжил алуурчин. Мэргэжлийн алуурчны доод чад нь анхдагч. Тэднийг эрүүгийн жижиг газруудаас сонгож авдаг. Заримдаа алуурчин өөрөө алга үлдэхээс зайлсхийж, зуучлагчийн үүрэгтээ оролцдог. Тэгээд өчөөхөн хөлсөөр өөр алуурчин хөлсөж авдаг байна. Ихэвчлэн гэмт хэрэгтэн, эсвэл аригчин, мансууруулагч, мөрөөдө тоглоомчин зэргийг хөлсөлдөг байна. Ажлын өдөр дууссаны дараа Орсын төв банкны дэд ерөнхийлөгч Андрей Козлов нь Сокольник руу явжээ. Спартак багийн спорт танхимд хөлбөмбөгийн хоршоолны тэмцээн болох ёстой байлаа.
Албан хаагч нь өөр хоорондоо баг болж тоглосон юм. Андрей Козловч гэсэн тэмцээнд оролцож байлаа. Тоглолт оройн 7 цагт эхэлсэн байна. 9 цаг хагас хүртэл бөмбөг шгэлсэн байна. Харин хагас цаг өнгөрсний дараа тэрээр спорт ахмаас гарч авсан байна. Машинерийн зогсоол руу төгссөн байна. Хажууд нь жолооч нь явна. Ордогч дарга урд судалтанд сууж, жолоочор ганц үхийг нь ард дэшинд хийлээ. Тэр хооронд машин руу үл таних хэрэг ойртож ирээд Козловыг хэд хэдэн удаа буудсан байна. Хоёр дахь халуурч нь жолоочийг устгав. Захиалга нь бүтэмжтэй хэрэгцсэн эсхийг шалгалгүйгээр халуурчид далд орсон байна. Би тэр хэрэг дээр ажилласан л да. Банкны дэд ерөнхийлөгч Козловын аллах. Украины залуус тэр хэрэг дээр мөнгө олохоор шийдсэн байсан. Тэгээд гардан гүйцэтгсэн. Тэгээд дараа нь хиний амийг хөнөөснөө мэдсэний дараа тоглоомчгүй байсан. Өөрсдийг инж гисэн устгаж болохоор нөхцөл. Тэгээд гэмээ сайн дураараа хүлээхээр ирцгээс юм л да. Тэднийг устгах гэдэг баталгаа 100% байсан. Орос өмнө нь дээд албан тушаалын хүний хөнөөж байсангүй. Аллагад нарийн бэлтгэсэн ажээ. Козловыг ажиглалтанд авч хэрхэн хамгаалыг нь тогтоосон байна. Ухрах замаа урдаас тоотолж хэргийн газар дээр туршуулын ажиж явуулсан байна. Харин гүйцэтгэгчд нь өөрсдөө мэргэжлийн бос улс байжээ. Тэр талаар нь аллагын дүр байдлаас нь харахад ойлгомжтой байлаа. Козловын амийг хөнөөхөд мэргэжлийн бус алуурчдыг хөлсөлсөн байсан юм. Алуурчин гэдэг мэргэжлийн талаар аачгүй хүмүүс тамхины иш хонгоо зэрэг үлдээсэн байсан юм. Буудхан ч буудсан л да. Дараа нь олигтой нуугдаж чадаагүй юм. Тэгснээр амархан баригдсан юм. Захиалагч рууч гаргаж өгсөн. Козловыг хөнөөлөх захиалгын талаар сарын дараачаас мэдэгдэж ирлээ. 2006 оны 10 дугаар сард дараа нь захиалагч нь сэжиглэгдсэн этгээдийг баримжилсан байна. Дэрэмжлэн гүйцэтгэгч, зуучлагч, зохион байгуулах зэргийг нь 2008 оны 3 сард тэднийг шүүлээ. Хэрэгтний суудалд 7 хүн суулаа. Яллагч талын сэжгээр аллагын захиалагч нь Москва хотын VIP банкны удирдлагын тэргүүлэгч Алексей Френкел. Ус салсан учраас Козловыг устгахаар шийдсэн байна. Учир нь Френкелийн эзэмшдэг хэд хэдэн банкны лицензийг төдөлгөжүүлсэн байжээ. Козловыг захиалахдаа нэлээд тооны мөнгө төлсөн тодорхой болсон. $300,000. Шууд гүйцэтгэгчид нь тэр мөнгнөөс 88,000-ыг л тус бүртээ хүртсэн байжээ. Эрүүгийн хавц тэргээс нь үүсгэхэд Украины алуурчид шалтай мөнгө аваагүй байсан. Ихэнхийг нь зуучлагчид хуваагаад хүртчихсэн байсан. Захиалагч их хармын сэтгэл нь хөнөөсөн байх нь. Эсвэл уг хувилдааны илрээгүй өөр нэг залтай хашир харгас оролцогч матсан байна. Тэгээд мэргэжлийн бус алуурчин байна гэдэг амнасанд цөвдөө. Надад л ихэд захиалагч аллагын хэрэгээр шүүгдсэн 14 үйлчлүүлэгч байсан л да. Тэдний дунд ганц нэг захиалагч байсан. Ихэнх нь гардан гүйцэтгэгчид. Саяхан л да. Мөрдөн шалгалтын шуурхан албаныхан надад хэлсэн л дээ. Миний өмгөөлж байсан 14 хүнээс 12 нь төр хугацаанд хоригдоод дараа нь гарсныхаа дараа бусдад хөнөөгцөн гэж хэлсэн. Захиалагч, зуучлагч, гүйцэтгэгч гэсэн урвалын хамгийн сул тал нь алуурчин. Захиалга биелэгдсэн тул одоо тэрнийг устгах болно. Тэгснэр мөрдөн байцаах явцад хэргийг мухардалд оруулах юм. Намгум Амаржимэр Серпухов хотод дээврийн үйлчлэг эрхэлдэг компани захирал Александр Мяхневичийн аллага дуйлан тарьсан юм. Мяхневич 1990 оны 6 дугаар сарын 28-нд хотын захад орших гэрийнх нь үдэнд буудсан байна. Уг гэм тэргийг санамсргүйгээр илрүүлсэн байжээ. Шуурхан албаныхан Москва 51 настай Украин гаралтай цагаач ажилчин Виталий Диденков бичигүүрэлтийн шалгалтын үеэр саатуулв. Сэргийлэгч нарын гайхшилтыг барсан зүйл бол Мяхневич амийг хөнөөснөө гинт хүлээсэн явдал юм. Эхэндээ тэрэнд итгээгүй байна. Тэгээд ихний мөрдөн шалгах туршилтаар эргэлзэн арилсан байна. Тэр энэ зогсож байсан. Том машиндаа гарч ирсэн. Тэгээд би дөхөж очиод тэгээд туршилтын явцад Диденкон Мяхневичийг аль зайнаас буудснаа наривчлалтайгаар үзүүлсэн байна. Машиныхаа дэрэгдэн зогсож байхад би буудсан юм аа. Тэндээс. Яг ханаас вэ? Эндээс үү? Эндээс үү? Виталий Диденкон мэргэжлийн алуурчин биш.
өнгө төмөрлөх хүлээн авдаг цэг дээр ажиллаж байж нэг удаа танд захиалах дадлага санал болгосноор зөвшөөрсөн байна. Оронд нь $2000. Сербухууд оршин суух хэрэгтэй биеийн байцаад орон сууц амласан байна. Мөрдлөгийн явцад захиалагчаас нь эхлээд алуурчныг нь хүртэл илрүүлсэн л дээ. Зуучлагчд байсан. Бас зүгээр гэрч болох хүмүүс ч байж байсан юм. Дэдэко захиалгыг гүйцэтгэсний дараа өөрөө үхлийн ирмээр ирсэн байна. Захиалагч хармын сэтгэлээс болж илэрсэн юм аа. Алуурчнд өгөх ёстойгоо луу унжиж тал хөлсийг л өгсөн. Дараа нь алуурч үлзэн хэсгийг нэгсэн. Дараа нь захиалагч зуучлагч хоёр нийлээд тэрнийг машин дотор алхаар цохиж алахыг оролцсон байна л дээ. Дэдэко золоор мэд гарчээ. Машинаас гарч орой зугцсан байна. Захиалагч аюултай гэрчээ устгаж амжсангүй. Орчин цагийн аллагын өөр нэг хэлбэр нь гэр бүлийн эсвэл өв залгамжлагтай холбоотой болж байна. Алуурчдыг өчүүхэн хөлсөөр хөлсөж авна. Нэг шил арх хэдэн мянган рублээр. Одоо жижиг аллагуудын 2 дахь давалгаа өрнөсөн. Орон байр, өв хөрөнгөө хуваалцахыг хүсээгүй зэргээс болж ямар таач төрлийн өв залгамжлалда зууслан машин гэх мэт ийм төрлийн аллага ихсэн. Ерөнхийдөө санхүүгийн хямралд авахар нөлөөсөн байх л да. Учир нь хүмүүс санхүүгийн бэрхшээл уучраа зогсохгүй сэтгэхүйн асуудалд оруулж байна. Ирээдүйдээ санаа зовнох хонж газар авсан. Тийм болохоор энэ төрлийн гэмт хэрэг их гарч байна. Зөвлөлт холбоот улс задран үнсний дараачаас 300 гаруй сэтгүүлч амиа алдсан байна. Бизнес эрхлэгчдийн хүч нэмэгдэж байлаа. Албан бус мэдээгээр жилдээ 500 хүртэл захиалах дадлага явагддаг байна. Гэвч бодит тоон үзүүлэлт нь хол давна. Алуурчин гэдэг мэрэгжил эрэлт хэрэгцээ ихтэй үлдэж байгаа юм.